малчин бэлчээр гурав бол манай тусгаар тогтол байхгүй юу? Ерөөсөө л тэгэхээр малчид бол зөвхөн маллаад байгаа биш. Эх орныхон өнцөг болон дов дош жалгагүйгүй эх орно манжиг улсууд. За хаврын дунд сарын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. TV5 телевиз эрхлэн бэлтгэдэг гигэн хөдөө одоо подкастын маань шин дугаар эхэлж байна. За ингээд манай гигэн хөдөө подкаст бол одоо үзэгчтэй авах хүнд ингээд тасралтгүй хүрэх байгаа. Ингээд өнөөдрийнхөө энэ хаврынхаа одоо эхний зочин бид студид урьж авчираад байна. Төв аймгийн Эрдэнэ санд сумын Ариат Монгол улсын гавьяат малчин дугуйж үеийн гон бошир гуйралцаад байна. За сайхан хаварч байна. Сайхан хаварч байна. За Хаварчаа сайхан нөө. Тарган сайхан хаварч байна уу чи? Хаварч байна. Би ч хөдөөл их яваад байна шүү. Малчтаараа л яваад байна. Тэгээ яг энэ монголчуудын өв соёл ондоошил яг энэ эмийг бас бид нар одоо хэвлэл мэдээллийн байгууллагын бас их төлхөө ярьж сурталчилж түгээе гэж ингэж бодож бас энэ удаа нэвтрүүлгүүдээ бид нар ингэ бэлтгэж. Тэгээд хоёулаа энэ малчтын одоо энэ аж амьдрал гэдэг энэ тухайл ингэ яриад. Тэгээ малчтын дунд нэг яриа сүүлийн үед их одоо хүчтэй яригдж очсон малчин болгон энэ тухай бас сэтгүүлч та одоо гэж хөндөж яриач гэж. Энэ бол энэ малчтын дараагийн үе залгамж халаа тасарж гинэ гэж. Нөгөө залуу малчин байхгүй болж гинэ гэж ярьж байна л. Одоо мал дээр бол нэг 1900 нэг одоо юу гэдэг 60 70 80 он төрсэн хүмүүс л мал малж. Тэгээ 90 оноос хойш 2000 оноос хойш төрсэн залуучууд бол мал маллахгүй байна. Ерөөсөө л нэг хот төрөө аймаг явна, ажил хийн, нүүрсний машин жолоод нэг хэл ингээл нэг бол сургууль соёл сурна гэл ингээл явж байна. Тэгэхээр эн чинь нөгөө Монголын хөдөө алстаа хиттэй эзгүй болох нэ гэж ингэж ярьж байна. Энэ тал дээр та ер нь юу гэж харж байна? Би ер нь яг ингэж хардаг хүн шүү дээ. Малчин бэлчээр гурав бол манай тусгаар тогтол байхгүй юу? Ерөөсөө л тэгэхээр малчид бол зөвхөн маллаад байгаа биш. Эх орныхон өнцөг болон дов дош жалгагүйгүй эх орно манжиг улсууд малчид чинь. Тэгээд энэ 3 сая ард түмний тэжээж байгаа. Тэжээх чинь. Тэгээд бас одоо мартагдаж хаягдах гээд энэ их өндөр хөгжил, даяарчил, энэ галбаалчилд ингээд уусах гээд байгаа. Тэр өв соёлыг тээгч ийм одоо үгэнд гүнзгий утгатай өргөн талаас нь ойлгол ийм улсууд байгаа. Тэгээд яах вэ? Энэ хөгжлөөн дагаад хөдөөгийн амьдрал жоохон одоо механик захиалгаанчийн тэр хот суурьнгаас дутуу байгаа учраас залуучууд хот суурин руу явж байна л да. Гэхдээ энэнийг бас ойлгуулсан эцэг ихтэй бас хүүхэд залуучууд цөөн тооны ерөөсөө л би маллаад өв соёлын хадгалаад эх орно хамгаалаад ерөөсөө ингээд танаас ярьдаг нэг стрессгүй бухимдалгүй сайхан амьдрий гэсэн маш жоохон байгаа болохоос биш байна хөдөө. Ер нь яах вэ? Хөдөө нэг залуучуудыг хоргоож байгаа юм чинь хэд адуу байгаа шүү дээ. Тийм байна ер нь. Тий. Яг нэг 2 3 хурдан морьтой 2 3 азар гадуутай хүүхдүүл ер нь тэгээд нөгөө хэдийг хараад л одоо яг амьдрал сайн ч юм уу ч вэ. Ингээ хоцорч байгаа байна. Хөгшчүүл нь бол одоо цагийн ихээр яа харахгүй одоо элэгдэж элээд ингээ дараачийн үе гарч ирэхгүй байгаа. Явдал бас олон юм байна. Тэр 6 настай хүүхд сургуульд суух. Тэгтээ зэрэг одоо эрэгтэй хөдөө гоцроод эмэгтэй төв орж одоо тэр сургуулийг тартал 6-7 сар харах. Тэрнээс болоод одоо залуу улсуудад гэр бүлийн асуудал янз бүрийн юм жоохон холдож хөндөрөх. Гэх мэтлэнгийн тийм жижиг сажиг юм төр одоо харахгүй байна уу? Анхаарахгүй байна уу? Тэгээ төрөө муу хэлж жоох юм алга зүгээр. Тэгэхдээ төрийн санаагүйг иргэн сануулах ёстой учраас энийг ярихаас өөр арга байхгүй. Ер нь хөдөө аж ахуй яам дээр үчи юм байсан шүү дээ. Мал аж ахуй яам, газар тариалангийн яам гэж. Тусдаа. Тэр их оновчтой байсан баг. Тийм 25 сая малтай байхад тийм байсан. Тэгээд тэр нь малчид хүрч байсан.
Хэдийгээр зөвлөлтийн бодлого байсан ч гэсэн тэр бас шинжлэх ухааны үндэстэй. Тэгэхээр тэрийн шиг одоо бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн тэргээд бага юм хамарч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний айл одоо өөртөө ойрхон хүнс хөнгөн үйлдвэрийн тэр юм авч тэнд очиж яриад жалгын яваагаа малчин дээр очихгүй байгаа учраас бодлого явахгүй байгаа. Яг энэ сүүлийн 30 жил бол бараг нэрэн 30 шахуу сайлсан. За сайдыг бол одоо хэдийг мэдэхгүй. Тийм учраас энэ бодлого дутуу байна. Харин тэгээ одоо ер нь яриад ивэл одоо бас бодлого гарна л да. Тийм байна. Яг энэ хөдөө төр залуучууд гарахгүй байгаа нь өөрөө магадгүй нэг 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа нөгөө малчингуул болчих гээд байгаа юм л да. Шинэ хязгаанатгүй тийм байна л да. Тэр хуулиндаа эдгээр ингэж хийгээд байгаа байхгүй. Малчны нэг хүүхдийг үнгүү сургана гэд. Боловсролын тухайн хуулинд байж штэ. Гэтэл хөдөөд гарвал таныг одоо ингэж дэмжинэ. Залуу малчин болоод маллаа тийм үү. Хөв соёлоо тийгээд газар нутгийнхаа эзэн болоод явбал малчныг залуучуудыг ингэж дэмжинэ гэсэн юм бодлого байхгүй байгаа байхгүй юу? За энэ үл байна шүү дээ. Одоогоос 10-15 жилийн өмнө залуу малчныг дэмжих бодлого. За. Малчдыг дэмжих бодлого энэ төр гээд хөтөлбөр явсан шүү дээ. Явсан. Үр дүн байна. Номтой баярын үед явсан хөдөлмөр хамгааллын. Тэгээд олон тийм жижиг сажиг юм явсан. Би энэнийг бүр одоо яг тэр бодлогыг гарангуут нь хөөцөлдөөд яваад одоо 10,000 өрхийг яндантай хөдөө гаргая. Хотын утаанаас энэ төгжрлийг бууруулъя, утааг нь бууруулъя. Тэгээд тэрэн дээр эдийн засгийн хөшүүрэг маш муу байсан. Яамдууд маш муу ажилласан. Би өөрөө одоо бүр явган айл хороо хорноор хүртэл явж байсан шүү дээ. Айлын хаалга тогшоод хөдөө гарах айл мань өгөхөр. Тэгтэл хөдөө явах хотод орж ирээд одоо 2000 оны зууднаар 2001 он 99-ний ган тэрүүгээр малан барчаад орж ирс улсууд бас энд юус ажил байхгүй. Хаа нэг вагон буулгадаг, хаа нэг тарийн шинийг ухдаг, хаа нэг барилга дээр нэг түр ажиллаад нөгөөх нь түр ажилт ингээд мөнгө өгдөг. Ингээ гэртээ гайхаад бүр дан бүрээсээ худалдаа давхар үйснийхаа нэгийг зардсан. Иж аваас үлдсэнийг ганц манай хөргийнхөө ихнийг бүгдийг зардсан. Ингээ нутаг руугаа очиж ихтэй дэр ичил зовоод үйдэг. Тэгэхээр би одоо хинтийн хүнийг арангаа хүнийг хинтийж явуул гэж ингэж явсан. Гэхдээ бас овоо хэдэн мянган айл явсан. Тэгээд энэ бодлогыг би хөдөлмөр нийгмийн хангамжийн яамн дээр шин зөргийг байхад ярьж үзсэн, номтой үеийг байхад ярьж үзсэн, их явсан би. Тэгээд энэ хөрсөн дээр очтгүй нэг юм бодлого байдаг. Тэгээ нэг яамд энэ хэлцийн дарахт нь хэлцдэг. Тэгээд доош яваад. Тэгэхээр энэ бол бүр гүн утгаараа болвол шүү дээ. Өнөөдөр алт мэрэд идээд сууж байгаа хүн байхгүй. Нефт уугаад байгаа хүн байхгүй. Цэс одоо долоогоод байгаа хүн байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол эдийн засгийн том утгаараа бол их оронд юм орж байгаа хөгжилд. Гэхдээ айл бүрийн хаалга руу орохгүй байгаа. Айл бүрийн тавган дээр очихгүй байгаа. Юу очиж байна гэвэл энэ хэдэн малчид очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэнийг бодож төр одоо жишээ нь чи бидний ярьсныг үздэг сонсдог бол энийг бодох хэрэгтэй байна. Тэгж үз сая залуу малч үлдэнэ. Тэрнээс одоо өр хүүхдээ мал дээр үлдээчих яг нэг дээд сургууль төгсөг хамаагүй. Тэгээд дээд сургууль төгссөн хүн гэдэг чинь боловсрол олж авсан хүн гэдэг чинь бас мал аж ахуйд өшөө ухаалаг ажиллана шүү дээ. Тэгээд үлдээе гэж. Жишээ нь нэг ярилцлага байгаа. Хонь хариулна гэдэг бол математик үйдэг. Жишээ нь хонь 10 алхаад 10 хоос алхаад нэг хазахад хэдэн өвс хазах вэ? 10 хазаад нэг алхахад ямар өвс идэх вэ? Гэх мэтлэнгийн. Эдгээр чи бүгд математик байхгүй юу? Тэгэхээр сургууль суусан буруу биш. Тэр боловсролыг олж аваад маллаа. Тэр боловсролоор үдсэн их орноо мана хаана ямар газар шороо хаана ямар гол горих ширгэж хаана одоо ямар хөрс цөвлжиж байна уу? Тэрний эрдэм сурцсан хөвч мэдэн шүү дээ. Ингэж л одоо бодлого л гаргаж өгөхгүй л бодлого дутагдаад байгаа. Тий. Бодлого л гаргах
бодлого гарчвал хөдөө залуучууд гарна те. Гарахаар байхгүй гарна шүү дээ. Одоо энэ өнөөдрийн хотод байгаа хүүхдүүд за 5 хүртэл насны хүүхдүүд 30 жил 25 жилийн дараа яах вэ? Өнөөдрийн олсон тэр хөвчин чинь 25 жилийн дараа дааж давшгүй хөвчин болж гарч ирнэ. Одоо бол яг нэг тарж бүрэл эдгэж хэд вэ шүү дээ. Гэтэл тэр чэйжинд амьсгалд урхах госроод л 25 жилийн дараах юм харахгүй шүү дээ. Зүгээр л өнөөдрийн эдгээцнэ болчлоо гэж. Энэ утаан дотор ингэж болохгүй шүү дээ. Тэгээд их орон чи эзгүүрлээ чи их явдаг хүн мэдж байгаа захих хязгаарын энэ захих хязгаар хил тойрс нэг 60 сум байгаа. Тэр үл ер нь баг тал нь ороод ирсэн байгаа. Тэр байтхан төвийн оройны сумууд хүртэл одоо хүн амын тал нь орж ирчихэд байна шүү дээ. Тэгэхээр энэнийг тэр л лоохозгон хэлдэг. Тэр тулганд аргал түлээд сууж байгаа чагун цэвг төрд очивол бодлого болно гэдгийг л жишээ нь Могон Бочир Дорж Бат хоёрын үг ингээ сонирхоод ерөнхий сайд ерөнхийлөгч хараад буцаад уулзвал бид бодлого хэлнэ шүү дээ. Та нарт хэрэгжүүл бид санааг нь хэлье. Ингэхгүй бол 50 он гэхэд бидний тооцоололоор миний тооцоолоор 50 он гэхэд 2050 он гэхэд. Тий 2050 он гэхэд одоо 25 жилийн дараа ер нь малчингүй болно. Тэгэхээр та зөвхөн Ороогүй. та бол Монгол улсын гавьяат малчин хүн. Бас энэ мал аж ахуйн талаар бас ч их нэлээ мэдлэгтэй. Бас нэг 70 80 жил явж байгаа. Яг бодлого байвал та жишээ нь санаа байвал хэлж өгөөч. Энэ ярьж өгөөч. Гүнийг ингүүл яг ийм хөдөөрүүний залуучуудыг татчих болох юм аа гэж. Тэгээ одоо хөдөө чи бас овлын их вэ. Энэ нөгөө гендерийг алдагдсан. Хөдөө ихнэр олдохгүй шүү дээ. Би одоо энэ өвлийн говийн хідэн залуучуудаа уулзлаа. Сайхан хідэн адуун дээр хідэн залуучууд байна. Ихнэр олдохгүй хэцүү байна ахаа гэж ярьж байна. Би Японоор яваад Японы олон хотоор явлаа. Энэ үйл. Тий. Тэгэхдээ яах гэж явсан гэвэл би зүгээр тэнд барилга байж үзэх гэж яваагүй. Тэр хаанч л байдгийн зурагтаар гараа юм чинь. Япон хүн яахаараа манайхаас 36 дахин хүн ам нь олон байгаа юм. Газар нутг нь 5 дахин байгаа юм. Тэгээ газар нутгийнхаа дөнгөж 10-аас 20% л ашиглахаас биш. Тэн дээр амьдрахаас биш. Бус нь амьдрч болохооргүй уул асахад цул ой байгаа шүү дээ. Тэгэхэд яагаад Азийн бар болов? Яагаад дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орн болов? Энэ яаж хөдөлмөрлөдөг? Энийг хэдэн малчидаа хэлгээл гэж би явсан. Тэрнээс би тэндээс нэг нусны альцуурч аваагүй. Юу ч аваагүй, юм авахгүй. Надаа хэрэгчгүй. Тэгээд ажиллаж байхад ер нь одоо хүн төрлөختөн бол төв суурны руугаа тэмүүлж байна л да. Японы хөдөөгийн хөгчдүүдийн тэр бүгд Токиороо хот суурны руу тэр Осака, Киото, Нагоян тэр руу ороод иржээ. Тэгээд хөдөө манайхан бол яг гэрээ орхицсан ихэн тэнд бол хөөхөн цэмцээсэн байшингаа тэг зүүн орхицсан эзэнгүй байж. Нөгөө залуучууд нь гот орж ирээд компьютерийн ард суун гээд гэтэл тэнд нэг жоохон манайхаар бол одоо өрхөө аж ахуй жоохон төмөс ногоо тарьдаг нь бүгд байхгүй яваад өгсөн чинь. Ингээд хүнсний дутагд доорох маягтай юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн төрөлхтөнд ийм санаа байна. Тэгээд энийг ингээ асуугаад ингээ яриад явхаар төрөөс л одоо том бодлого гаргаж эдийн засгийн хөшүүргээр л гаргана. Гэхдээ буцаад гарах хүсэл үл Япон хүнд байдгийн байна. Япон хүнд байдгийн байна. Тэгээд нэг 6 нас хүртэл Япон хүн чинь тэр жинхэнэ Япон хүн болох жинхэнэ миний хүүхэд бол 6 нас хүртэл самурай гэж одоо юу вэ? Эх орныхон төлөө, атга шорооныхон төлөө, чинк одоо газрынхон төлөө гидсэн хөвлөхөд бэлэн тэгж хүмүүжүүлдэг юм байна. Эх оронч. Тийм учраас тэднээс бол эх орныхон ерөөсөө нэг сүүм газрын төлөө нэг бут шарилдны төлөө амьдрдаг юм байна. Тэгэхээр тэгж бид хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Биднээс ч одоо ингээд 80 жил их их хөдөө байсан учраас тэр уул толгойд маш хайртай. Тэр нь бол албаар олгоогүй ч гэсэн амьдрал нь ахын тэгээд олгоцсон. Тэгэхээр одоо бол тийм хүмүүжлийг хичээлийн сургалт програмд их орон газар шороо чиний оршихуун үндэс, чиний амьдрахын үндэс, чиний одоо 2 дугаар төрсөн их чинь энэ төр гэдгийг ойлгуулах. Одоо энэ COP17-г явж ил байна л да.
Одоо энэ жил яхан бэлчээрийн жил манайд бас бэлчээрийн том хурал дэлхийн болох байх 8 сарын 11 12-нд. Гэхдээ л одоо энийг бүр найрвчилж ийм нарийн бодлогыг л хийхгүй л ерөөс болохгүй. Хүмүүс л бас дутагдж байна. Тэгэхээр их орн хайрлахгүй байна. Ер нь одоо бас дэндүү хэлсэн болох юм уу? Өөрийнх нь төрсөн бууцыг тэр дор налттай гэвэл энд яамны сайд гарын үсэг зураал ухуулж байна. Тийм байхгүй шүү дээ. Өөрийн амьдарч байгаа уг нь тэнд хүйцөглсөн бууц нь байгаа шүү дээ. Тэгж хайрлахгүй байна. Тэр гүн ухааныг суулгаж өгөх хэрэгтэй байна. Хүүхдүүд багаас нь тэр эрдэм ном бол хоёр дахь юм. Тэр үл хүнд вэ шүү дээ. Одоо тарихынд нөхж байгаа тийм таримл ухаан байхгүй юу? Их орноо хайрлаж газар нутгийн хайрлна гэж цуснд гүн шингэх энэ ухаан бол төрмөл ухаан. За Японд явж байгаад би юуг олж харсан гэвэл оюун ухаанд хүн төрлөختний ухаарлын дээд хэмжээ бол байна шүү дээ. Оюуны дээд хэмжээ бол оршихуй болсон байгалийн хайрлах л байдгийн байна. Тэрнээс тэг дээд зэргийн математикч, инженер, техникч тэр биш юм байна. Оршин байгаа байгалаа ихэн туулгалан бургастай богдуулаа хайрлуулчи сая одоо ухаантайгүй юм байна. Тэрнээс тэр нэг физикийн нэг анхны нэг хитэн юу нэг математикийн нэг хитэн том явал сүүлд олгосон тийм дайвар бүтээгдэхүүн шиг юм байна. Тэгэхээр энийг суулгаж өгвөл их улсууд хөдөө явна. За та бол их тийм бодлого юм ярьж байна. Одоо энэ хөдөөд ихнэр алдахгүй байгааг нь явсан яах вэ? Уу яг одоо жишээ нь ингэж л байсан шүү дээ. Тархан хотыг одоо би байгуулж явахыг мэднэ. Тэнд жилд амьдэрч байсан залуудаа. Тэгсэн чинь дан одоо дошгатуу шиг залуучууд сугалцсан. 63, 64. Тэгсэн чинь одоо яах вэ? Нэмэгтэй шууд ховор. Тэгэнгүүт л дор нь одоо бас дөрөв засгийн чихэнд хүрээд нөгөө мөмө хэлэгдээд байсан сэдэн бал дарах чинь дор нь эмэгтэйчүүд ажилдаг жижиг сажиг үйлдвэр бариад тэнцвүүлж байсан байхгүй. Энэ бол тэгэл ингээд тэнцвүүлж ирсэн. Тэнцвэлгүй яах. Тэгээ одоо манай нэг миний шав байгаа маа хөдөө аж ахуй судлаач. Юу алтан хоёг гэж нэг залуу байгаа. Ном зам бичдэг эрдэмтэй сайхан боловсралтай хүү. Тэр одоо аргаа бараад хөдөө би одоо 10 эмэгтэй авчиад малжуулаад тэгээд одоо хөдөө байлгаад ивэл нэг 10 ч гэсэн ингээд 10 залуу аваа ивчин тэгээд ийм бодлого хүртэл дороос гараад дэмжигдэхгүй байгаа байхгүй. Яваад очихоор л хаалга өргөд. Дэмжих хүн байхгүй. Тэгээд төр барьж байгаа хүмүүс бодлого гаргаж ажил бас хийхгүй юм те нэг талаараа. Ер нь шулуухандаа бол. Гэхдээ яах вэ одоо тэгээд юм гэдэг дэндүү тойлсорч муучлаач яах вэ? Бид байштай бас муу байна. Бид бодлогоо чилээд байх хэрэгтэй. Одоо чи бид ярьж байгаа шиг ярмаар байна. Тэд санахгүй байж болно шүү дээ. Төрийн санахгүйг төрийн бус байгуулах гэдэг шиг төрийн санаагүй сануулах гэж одоо 50 үеийн 4 алтан бэрс гэдэг төрийн бус чинь одоо 20 жил явлаа шүү дээ. Малцдын тухай. Эхлээд ч одоо биднээс өстө нохоо гутсан чиний байдгүй үлээ сүүлдээ нэрэн тийм байх шүү гэдэг бол орж ирсэн олон хүнд. Тэг бид хоёр бол энэ тохиолдолд зөндөө ярьсан шүү дээ. Энэ хүйсийн юу алдагдлаа. Эхлээд ч яг цус ойртолтын тухай ярьж байсан. Тэгэхэд бас эмэгтэйчүүд хөдөө байсан. Тэгс одоо юу цус нь ойртох нь байтхан юуг болчихлоо шүү дээ. Гэр бүл байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр ч хот руу болсон болоогүй юм хөдөөний залуучууд аргагүй орж ирээд хаана байдгийг нэг бүжиг таан зүүн дээр байдгийг сошиалор юм утсаар нэг юмтай танилцдаг. Нөгөөх нь одоо ястай аймар амтан тэгээд нэг жил болоод ноолуур нь ганцгалж яваад нэг хэдээр үхрийг алж яваад алгалчод байна шүү дээ. Тэгэхээр инээч бодох хэрэгтэй шүү дээ. Сөрийн ч одоо гол бодлого юм шүү дээ. Хүн яаж өсөхгүй. Айл одоо эрүүл сарвал айл баян байж үж улс баян байж шүү дээ. Айл иргэн болгон боловсралтай одоо үүдэн миний хэмжээний яриад үйдэг байж үж улс орон хөгжин шүү дээ.
Тэгэхгүй бас эднүүсий чинь малчд бид чинь сул тавьчиад байгаа шүү дээ. Уг нь малчдын ухаан бол малаа чариулдаг, төрөө чариулдаг байсан байхгүй юу дээр үед. Одоо малчин гомбочрд хариулдаг төрөө гэж алга байна шүү дээ. Санал авахтаа очил гомбочргоо тэгэрэг тонголзол уруул аванжуулаад хормоогоо дэвсээд л би ч яг уух юм би за одоо яах юм нөхөө сайн ажил дээргээл гаргацсан ч л байхгүй байна л алга болчдөг. Тийм ээ. Тий. Нэг тийм байна. За тэгэхээр яг иргэн нь байнга л яриад. Үгүй яг яриад л байна. Тэгээд эдгээр чи ажил хийхгүй шүү дээ л гэж би хараад байгаа. Тэгээд нэг цэгцэрх юм руу орох хоолыг үдээ тийм ээ. Энэ нэг хөдөө тэгээ Монгол үл тэгээд энэ малгүй, малчингүй бол тэгээд дуус авцтай. Би түрүү хэлсэн шүү дээ. Малчин, мал, бэлчээр гурав Монголын тусгаар тогтнол юм шүү. Самбууга хэлсэн байх шүү. Тийм, би зохиод зүг биш. Бидний гоо шүү дээ. Яг нарийн дээр дэлхий энэ нүүдлийн хамгийн сүүлд гоцорсын сонгол нүүдлийн энэ юугаар л одоо бараг таниад байгаа шүү дээ. Тийм бай. Тийм малчны готноос хэн төрөв сансрын нисгч. Малчны готноос хэн төрөв олимпийн авраг. Малчны готноос хэн төрсөн Дубайн том физик эрдэмтэд манахаас төрж байсан. Малчны готноос тэр Сумагийн цахын хүүхэд очоод малчны готонд төрсөн хүүхэд Сумагийн өндөр сал аваад байгаа үст. Ер нь малчин удамтай тэр хүүхдүүдээс одоо юу байж л гоо шүү дээ. Тэр дэлхийн тоо боддог, сандаг, мартад үгүй тийм олон юмыг үл чадж байгаа. Ганцхан нүүдлийн малчид бид нэг л дутагдaltaй юм юу гэвэл багаар ажиллахтаа л муу. Тэг ганцаарчлсан тэмцээ мөргөлдөг, зодолддог тиймд бол үнэхээр тасархай байгаа шүү дээ. Тэрнийг л одоо төр зэсэг маань багаар ажилдаг болгоод өгвөл тэгэхгүй одоо жалганд амиа борлуулчихад төрөө шаардах нь муу байгаа байхгүй юу? Тий. Бид тэг ханныхаа цаана л одоо төрөө хараагаа суугаад байгаа шүү дээ гэхдээ тэгж болохгүй шүү дээ. Гүрчрээд үгээ хэлэх хэрэгтэй. Тэгтээ бохироор биш хараад зүхэд л одоо чинь хулгай суудалж игээд нотлогдоогүй юмыг улгайч ч юм уу худалч ч юм уу тийх биш. Зүгээр эвэлж яриад ямар гарц вэ тэр дундаас гарц шийдлийг л олох хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь малчид бид оролцох хэрэгтэй. За дараагийн нэг чухал тантай ярилцъя гэсэн сэдэв бол энэ чи одоогоос нэг 10 жилийн өмнө юм да. Энэ манай боловсролын системд гинц нэг юм өөрчлөлт оруулаад 10 жил сурдаг байсан бол 12 жил болгоол тийм ээ. За сургуульд бол 8 настай ордог байсан бол 6 настай хүүхдүүдийг оруулаад ингээл нэг ихэлсэн л да. Одоо энэ ингээд нэг 10 гаруй жил энэ боловсролын салбарт нэг систем явагчлаа. Тэгсэн чи энэ өөрөө бас яг энэ монголчуудын энэ одоо нүүдэлчин энэ малчин ихтэй өргөн удамтгтай хүмүүс бол бас их тийм тохиромж муутай юм байна гэж малчид бас их ярьдаг боллоо. 6 настай хүүхдийг сургуульд оруулаад байгаа. Энэ яг монголчуудад тохирсон нэг энэ одоо систем үү юм уу? Та энийг яг нэг малчин хүний үед юу вэ? Яг одоо энэ чинь бид чинь дэлхийн 230-аад орн дотор их өвөрмс ард түмэн. Нутаг орн далайн төвшнөөс дээш ихэнх нь 1200 м өндөр. Маш хүчтэй салхитай, хөрс нэмзэг ийм одоо нүүдлийн мал аж ахуйтэй шал өөр соёл иргэншилтэй нүүдлийн ийм ард түмэн шүү дээ. Нүүр царайн хүртэл юу хөлн хүртэл майг, ханаа хүртэл майг энэ төрөл байгаа шүү дээ. Сэтгэл нь бол цагаан, сүүн нь бол цагаан, гэр нь бол цагаан, хаалга нь бол төгжээгүй. Хаач л онгорхоо гэвч үйдэг. Ийм одоо айл хүний амьныг, сагалт хүний санаа нэг гэсэн философитой зөвхөн арьсаа бодсон биш. Тэгэд ийм үндэсний онцлогт энэ бол тохирохгүй байгаа юм. Яагаад гэвэл одоо малчид ер нь одоо би ч гэсэн тэр одоо чинь тангадын галсангой дэлхийд данстай хүн шүү дээ ер нь. Тэр үгүй ярьж байгаа тэр оюун ухаан үнэхээр тасархай шүү дээ. Тэр хүн ч одоо баг 6 нас хүртэл ихийг өгсөн үндэ баг. Тэгээ ямар хүн болж өсөв. Тэгэхээр тэр гэрийн хүмүүжил гэдэг 8 нас хүртэл одоо байх ёстой юм байна. Гэр орондоо хүүхдэд. Тэр одоо ихийнхээ өрөөс гараагүй
тэр хүүхэд чинь 6 настай сургууль суулгах гэхэд нөгөө өв соёл, нөгөө Монгол ах уу, нөгөө одоо гэр оронд амьдрах, нөгөө мал залны одоо үүд малын хань цусыг мэдэх одоо ирсэн тэгээд тэр бүх юм хаягдж байгаа байхгүй юу. Тийм учраас Монгол энэ үндэстэнд энэ тохирохгүй байгаа нь бол хэдэн жилийнхээр харагдлаа. Тэгээд тэрний өөр нэг ноцтой зүйл бол бүрдэгдээгүй болохоос биш. Иннээс болж гिचнээн гэрүүл сарнив. Ийм зөндөө байгаа. Хүүхдээ аваад ээж нь сумдв орчдөг. Нөхөр нь гав ганцаараа тэгээд хөдөө тэр хүүтэнд чи орой яваад ирдэг гэр нь хөв хийдэг. Тэгэл одоо эн чинь за ингэж амьдэрдэг юм байна. Хот явж гэдэг юм уу. Тэгээ нэг юм салдгүй юм хэ нэг юм 6 настай хүүхдээ аваад хамаг малаа зараад хот ороод л тэгээ хотыг түгжирээ нэмэл хүн ам нэмэл ажил үйлдэл нэмэл эм тэрэг нэмэл хөрсний бохирдол нэмэл энэ үндэстэнд тохирдгүй юм байна. Бид чи өөр үндэстэн дэлхийгээс ондоо юм бидэнд чих олон байна шүү дээ. 6 настай 8 настай хоёр их ялгаа бий биз? Сургууль 2 жил гэдэг чинь байна шүү дээ. Жинк хөөсч дэвжиж яваа тэр Японд бол тэр 6 нас хүртэл ямар ч хичээл мичээл заадаггүй зөвхөн их орон өв соёл газар нутгийн хайрлах Япон хүн гэж ямар хүн байдгийг л болгодог юм байна. Би Япон хүн гэж. Гэтэл манайх 6 нас хүрээгүй англи хэлч юм уу юу ч хамаагүй заагаал толгойг нэрвүүл хайчдаг. Тэр ертөнцийг хайрлах, амьтаа юм болгоныг хайрлах, амьгүй юм болгоныг хэмэж гамнах. Тэр юу ч 8 нас хүртэл ээж аав дээр хэлнэ шүү дээ. Булгийн явсан дээр тэгж очино. Ой модыг огтлж болохгүй, цэцэг дасалж болохгүй. Малын хойноос чулуу шидэж болохгүй. Хүн орж ирэхэд урдуур нь битгээгүй. Настай хүнийг тэгийн одоо юу байдгийг маш их юм байгаа шүү дээ. Одоо тэр хаягдлаа. Одоо би 6 настайгаа хальт мүлт санддаг байхгүй юу? Тэгэлгүй яа. 8 настайгаар бүр сайн сандж шүү дээ. Тий. Бүтэн сандж байна. Тийм ээ. Тэгэхээр хүүхдээ оюун ухаан ч гэсэн юм ээ. Тэгэхээр та дөрөв хальт яриад өнгөрлөө. 6 настай хүүхдээ ингээд сургуульд орсоо сууж тэр гэр бүл хөдөөд их салж ийн гэл. Тэр үл яг өстой нэг бичигдээгүй ч гэсэн яг энэ байгаад байгаа байхгүй. Тэгэл өстой нэг хөрөмж аваас уулын эхнэр нь 5 6 сард чинь тийм үү баг агс жилээс ч их уцаад гэр бүл ингээл хол амьдарч байгаа юм. Тэндээс ч болж нэг асуудлууд л бас үүсэж байна. Үүсэн. Салалт мал тэгэл янз бүрийн асуудал байна л да. Тэгэхээр энийг одоо бид өөрчлөх ёстой юм шиг байна тийм үү? Ер нь бол одоо энэ чил хамгийн гол нь одоо төрч нь бол хүн амчин сайн байж л улс чинь тэгээд ерөөсөө л улсын үндэс гэр бүл шүү дээ. Тэгээд гэр бүлийг одоо тэр Японд ингээ ажиглаж байхад тэр зангидсан гар шиг байна. Ерөөсөө л ард түмэн. Тийм учраас одоо тэгж хөгжиж байна. Бидний шиг одоо ингээл гараал муу хэлээл. Гараад намар талцаал. Хөдөө одоо гараад л тэр спорт уяачны спорт холбооных энэ уяачны тэр холбооных гээд одоо адуугаар нь хүртэл хоёр уучаад байгаа чи мэдж байгаа шүү дээ. Тий, яг үнэ. Ингэж болохгүй шүү дээ. Энэ ч юм бол одоо хүмүүс алс холын бодлого байдаг юм уу? Зүгээр өөрсдөө ингэж гэдэг юм уу? Зүгээр бис ард түмэлдээ уг нь. Гэтэл одоо ийм энэ бол одоо үнэхээр одоо бодоо шүү дээ. Тэгээ бас энэнийг статистик тоо гарч бүртгэл явагдаагүй л дээ. Хэрвээ тийг судлаач яг тэр 6 настай хүүхдийн төв дээр оруулаад салсан, саринсан эсвэл салаагүй юм гэхэд юу хөөгээд малаан зараад хот руу нүүс ийм судалгаа бол хийгдэггүй. Хэрвээ хийх юм бол нэг тоо гарч ирнэ шүү дээ. бас санитаа гарч Гарч ирэхээр барахгүй. Энд чинь зүгээр л ам яриагаар л таагаажчихвал яриад байгаа. тий ам яриагаас ярихаас гадна энэ юм асуудал ингээд яриад хөндөгдөөд байна гэдэг нь асуудал бас болохгүй байх гэсэн үг. Тэглгүй яах. Нэг ясанда тийм ээ. Одоо намайг хөдөө очихоор ер нь сүүлийн үед бас яг энэ асуудлыг чи яриач хөндөөч гэж маш олон малчид над руу ярьдаг болчиход байгаа юм л да. Энэ яг эн чинь өөр Европын одоо тэр суурин амьдралтай. Энэ хүмүүсийн одоо тийм соёлтой хүмүүсийн юм байна. Тэр яг энэ бэлчээрийн мал аж ахуйтай нүүдлийн соёл иргэншилтэй тий. Одоо өстой ингэж жалгадав ингэж амьдэрдэг энэ хүмүүс бол
их тохиромжгүй байна л гэж ингэж их ярьдаг. Тэгэхээр би бас буурлын үг, таны үг зүгээр бас яг энэ тал дээр ямар байд юм сонсъё гэж бодсон. Тийм тэгэхээр энэ чи ерөөсөө л нэг үндэсний онцлог гэдэг чинь юм. Харин тийм бай. Бид чи шал өөр үндэстэй шүү дээ. Гэхдээ дэлхийн хөгжлөөс хоцроод ингээ байгаад вэ гэж хэлээгүй. Зүгээр үндэстэнтэй тохиорсон. Монголын одоо ахуй онцлог юм байна шүү дээ. Тэгээд тэжээгч ард түмнээ өв соёлын хадгалагч ард түмнээ харж үзэхгүй л байна л да. Тэг энэ вэ шүү дээ. Тэр төрийн ухаанд орохгүй байна. 4 жилд нь оруулж өгч чадахгүй байна. Тэнд бол ганц одоо диплом, оромб, боловсрол үнэлэх хараад байна шүү дээ. Харвард төгсөөд, Кембриж төгсөөд, Оксфорд төгсөөд зэрэг хамгаалаад тэнд байна шүү дээ. Энэ өв соёлыг заахгүй шүү дээ. Тийм л дээ. Ганцхан тэр байна шүү дээ. Тэгээд одоо биднээс хөдөөнийхөө ярьдаг юм л да. Чи төрмөл авьяастай одоо хүний төрмөл ухааныг боловсрол бол орлохгүй шүү дээ. Боловсролыг бол төрмөл ухаан бол орлоо шүү дээ. Тийм баг байна. Тэгэхээр л одоо ахуй чи юм байна. Энийг одоо хэлэхгүй л болохоос яг хэлээд ойлгуулвал үгүй гэж байгаа одоо шийдвэр гарах төвчний хүмүүсүүд арай байхгүй гэлгүй л тий. Тэгэхээр бас бид энэ маст их муу тал их байна. Хийгэрээсээ л одоо хараагаал суугаад үйдэг. Одоо үгүйд чи өтер шиг ингээд наад чиг ч юм уу хүчээр ярихгүй шүү дээ. Тийм ээ тий. Боржоо яваад ирээ гэхээр би тийм ажилтаа амжихгүй юм. Одоо энэ шийдвэр гарах төвшин чинь энэ төлөөлөх хүмүүс орчхоор бас асуудал шийдэд идэв юм шүү. Одоо энэ их хурал чинь сая тэр багш нарын төлөөлөл гэж ороод тийм ээ. Ингээл багш нарын асуудлыг шууд дуурайал салингийн нэмэх хэвээр нийгмийн асуудалд нь анхаарах хэвээр гээд дуурайад ингээд бас тодорхой хэмжээний ахиц гаргаад яваад шүү дээ. Тэрэн шиг яг энэ Монголыг монголоор байлгах, авч явах, үлдээх бол энэ малчид байна тийм үү? Та тэр үйлдэл ш мал малчин бэлчээр гурав бол энэ улсын тусгаар тогтнол юм аа. Энэ самбуугын хэлсэн үг. Энэ хүмүүсийн төлөөлөл магадгүй энэ малчдын төлөөлөл тэр бодлого гарах төвшөнд л орох хэрэгтэй юм шүү. Тэгвэл нэг ахиц гарч магадгүй шүү тий. Та тэр одоо нэг яриад байгаа асуудлуудын нэг бодлого гарах. Оруулахгүй байх тий. 20 оны юу гэлээ 24 оны сонгуульд бол бүх төлөөллийг оруулна гэж амласан шүү дээ. Тэгснэл тэгээд одоо яхахгүй Японд гэн шүү дээ. Хэвтрийн хүн парламентд байж байгаа шүү дээ. Нас илгэхтэй хүн. Бодлого оруулдаг. Тэр хүмүүсийн төлөөлөл тэр хөгжлийн бэрхшээлтэй улсын төлөөлж бодлого жайл эрт байсан шүү дээ. Гэвч манайд яг жаргал сайхан байхаа тэргийн цагтаа залуу орсон шүү дээ. Таны одоо байгаа. Тийм тэрний зүүнний бодлого гаргасан шүү дээ. Тэр одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй Монгол завьяаг урдлын тэр нөхөн гарц ингээ орох гэр тэргийн цэртэй хүн чинь нэс чөхөр юм байгаа шүү дээ. Тэрнийг зунаас өөрчлөх байх. Энэ албан газруудын одоо ингээд тэргийн цэртэй орж болохгүй налуу нь дэндүү огцсон байгааг өөрчлөх байх. Их мэтлэнгийн юм ороод ирж байна шүү дээ. Тэгэхээр малчтаас тийм төлөөл очихгүй байна, авахгүй байна. Малчд өөрсдөө гарна гэвэл хөөхий өргөцгсөн үйлдвэр нөхөн үйлдвэрлэл явуулж чадахгүй амиа аргацаас үйлдвэрлэлтэй улс чинь төрөл гарч чадахгүй шүү дээ мөнгөөр. Тийм. Одоо намхан нэмбугой үедүүл арай цаг үе өөр байсан баг. Цаг үе өөр байсан. Тэрнээс хойш одоо 30-40 жил болчихлоо. Ганц тэр үед ч малчин байсан. Юу хөдөөгийн малчид тэр нөө 6 наснаас чинь сургууль суугаагүй байсан. Тий. 8 наснаас. Гэхдээ самбуугаан ганц хоёрхан хэлсүүгэл хэрэгжиж байсан байхгүй юу? Самбуугаан гэх нэг намхааны бүгүй. Тий. Данч намхааны бүгүй тий. Та хоёр яг өнөөдөр ингээл энэ малчтын залуу залгамж халаа тэр 6 настай хүүхдийг сургууль суулгах тэгэл энэ малчт тойрсон юм асуудал ингээл яриад байна л. Тэгээд яриад тэр дээрд нөгөө шийдэ гаргаж байгаа юм бол очихгүй байна. Тэр энэ төлөөлөл байвал болов илүү үр дүнд хүрэх юм уу да гэж л дүнгэлтэн дээр хүрж байгаа шүү. Тэгэлгүй яг. Ерөөсөө тийм шүү дээ. Ерөөсөө дэлхийн парламентуудын жишг тийм л байгаа шүү дээ. Төлөөлөл нь байдаг. Тэгээ асуудлаа ярьдаг. Мэдхгүй өөр юу ярих юм. Гэхдээ жишээ нь шүү дээ. Одоо хууль санаачилсан гэхэд хайшаа. Эрүүгийн хуулийн 17-г чи мэдж байгаа шүү. 17-гийн 12 тий. Тэрний ч бид л өөрчлөлсөн шүү дээ. Энэ сууж байна шүү дээ. Тий. Хэлээд сонгуул төгссөн байсан. Янз бүрээр оролцож байгаад яг 20 оны сонгуулийн өмнө
ордонд 1000 хүн цуглаад шийдсэн шүү дээ. Тэгэхэд наран туяа болорчлон хоёр гишүүн хулгай бол заавал байна гэж хэлээд байсан шүү дээ. Болоо. Наад юуган татцаа үгээл тэгэл одоо өнчиж хулгай хийсэн ч 2-4 жил томруулбал 8-12 жилгээл оруулсан шүү дээ. Энэ чинь тэр нөгөө тулганд аргалаан төлөө сууж байгаа чагунцын үгэл төрд очивол бодлого болж байгаа нь байгаа биз дээ. Түрүүч эрүүгүй 17 бол арайч хэтрүүлсэн байх. Лав гэж хэлж л байсан шүү дээ. Германд машин хулгай хийдэг хуулийг орчуулаад тавьдсан байна л гэж. Магадчгүй юм баг. Тийм бэ. Тийм. За ингээд хон боширгоотойгоо бас ярьлаа. Тэгээ бид ер нь бол манай энэ ярдагц энэ үндэсний өв соёл. Тэгээд одоо энийг хамгаалж байгаа, хайрлаж байгаа, тээж авч явж байгаа. Тэгээд энийг бас ингэж хамгаалж ярьдаг ийм хүмүүсийг бас үгийг энэ хүмүүст нэг хүргэе, сонсгоё л гэж байгаа. Яс одоо ингээл нэг улс төрч авчирчаал нэг худлаа юм яриа. Чи улс төр бидэнд хэрэггүй. Хэрэггүй. Тэр нь тэр юмнаас аваад яхан татгалзъя гэж. Ер нь бол байна шүү дээ. Нэг хугацаа нь болж байна. Ер нь бол хөдөө суманд байна шүү дээ. Намууд хэрэггүй, намын бодлого. Бодлого гэнэ. Тэг намаар талцдаг. Энэ талцдаг энэ төр авдаг газараа л байж үг. Суманд бол одоо тэгээд ард түмнийг бүр тараагаад авгаа хөөхт хоёр тийш нь болгож байгаа шүү дээ. Тэр бол огт хэрэггүй. Бид вэ шүү дээ. Өмнө байгаа ажлаа хийгээл улс төржилгүй ингээл хэрүүл оруулгүй явна. Тэгэхгүй л 37 намаар ингээд хөдөө талдсан. Ингээ уулзахаараа сайн байна уу гэж уулзчил явхаараа за энэ муу ч ардын намаах шүү болгоомжтой байгаарэ. Ингээл салж байгаа шүү дээ. Энэ ч нэг цөөхөн хүмүүс шал димээ тийм. Шал димээ. Эргээд уулзахгүй юм биш. Сул ард түмнийг тараадаг ийм бодлого л байна шүү дээ энэ чинь. Бид чинь үл ямар Америк шиг тийм газараас зүгээс үхрийн бөөш биш. Бид бол цул ард түмэн шүү дээ. Философи нь айл хүний амныг саагалт түмний санаа нэг. Дэмдэндээ дээс ирчэндээ. Философи нь байхгүй. Амьдралын үндэс ахын философи. Яста гоё үг шүү. Тийм ээ. За ингээд сайхан яриа өрнүүллээ. Тэгээ та бүхэн яриа бас хүрх хүндээ хурж бас нэг ганц нэг үг өгүүлбэр нь. Ер нь малчид дотор ямар мундаг хүн шихгүй хүн байдгийг би тэгвэл чамд хэлье л да. За. 1000 хоног туурайгаар нь таньдаг хүн байна. Сүсээр нь биш. Хаана вэ? 4000 хоног. Жишээ нь 4000 хоног вэ шүү. Юу 4000 хөлийг 1000 хонтой байна гэж бодъё. 4000 хөл байна да. Тэгэхээр 4000 туурай байна да. Тэгэхэд вэ шүү дээ. Хойд хоёр туурайг нь биеийн цаана нуугаад нөгөө зүүн бэлгийн тулааныхыг харуулхад хөө энэ ч манай гөхгөр хоньны хар цэлгний туурай байна гэж мэдж байгаа хүн байна. Бодит амьдрал дээр. Энийг юу гэх вэ? Ийм ахыг хайцхуул яах? Гайхамшиг баггүй. Жишээ нь хамгийн сүүлч одоо нас урдсантай хөрхий. Төв аймгийн Эрдэнэ сантын мундаг уяач юусэн. Зундыг дорж гэж. Тэр хүн 76 онд нэг адуу алга болоод тэгээд цасан дарагдаад дээшээ хардсан. Цөөхөн хойдлын нэг туурын шиирэн зохиож байхад энэ мөн байна гэж таньж байсан. Гэхдээ тэр алаг тарлан байгаагүй зүгээр л нэг бараан зүсний. Тэг тийм агуу ард түмний тийм өв соёлыг авч хоцрохгүй болохгүй. Мал гэдэг амьтан чинь вэ шүү дээ. Ярьдаггүй. Нүдээр хараад алаг унахтай алаг бүвэн шүү дээ. Холоос хараад алаг унахаа ой миний алаг унах байна гэд таньдаггүй. Зөвхөн дуугаар нь үнрээр нь таньдаг байхгүй. Тэгээ яг тэрэн шиг энэ хөдөөгийн чинь одоо үгэн малчид одоо залуучуудаас ч байж гин одоо Сүхбаатар аймгийн Халзан сувны Мөнхүлэг чи мэдэн ш. Одоо Мөнхүлийн тэр бол үнэхээр бас л гайхамшиг штэ. Одоо биднээс одоо нэг л уулзаж учирдаг. Одоо Мөнхүлээ одоо малчин хүн гэхэд 70 дэвтэр юм бичсэн баг. Дуулснаа. Тий. Тэгээд одоо малчин хүн чинь нэг юм байгаа штэ. Олон ажлыг оронцголж хийдэггүй. Ганц ажлыг гайхамшиг төгс хийдэг ард түмэн байхгүй. Тэр нь тэр 4000 туурайг таньдаг. Тэр нь туурайгаар нь таньдаг.
Тэр нь дуугаар нь таньдаг. Чи хамрын цааталд азаргаа онгуулдахад таньжил байна. Тэг ийм өв соёлыг л авч хоцрохгүй болохгүй нэ гэж ингэж хэлээд байна шүү дээ. Энэ чинь бол ер нь дэлхийн хүн төрөлхтөнд бараг байхгүй ч гэж мэднэ. Түмсийн тарьчаад түмсийн шилхгээр нь мэддэг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгвэл туураагаар нь тань гэдэг ялгаагүй байхгүй. Энийг зүгээр ингээд зарим огт хүн бол энэ нэвтрүүлгийг сонсчод энэ үг солиорч гэж магадгүй. Үнэн бодтой баг. Биднээс номж бичсэн баг. Тийм хүн байгаа шүү. Тэгэхээр тэр хүн ганц малчин гэдэг ажлаа гайхамшигтай хийсэн байгаа юм. А тэгвэл сүүлийн үеийн хүн тэр машинч оролдоод тэнд очиж нэг дэлгүүрч хийж оролдоод тэгснэ нэг модч харуулдаа. Гүбэр аль нь аль ч дээр юухээр тарвгаангүй номоонгүй ийм саармаг саарл хүн бий болчиход байна. Тэгвэл тэр гайхамшигт өв соёл нь миний энэ яриад байгаа бол маш багын ярьж байна. Өшөө гайхамшигт юм байгаа байхгүй. Тэрнийг л одоо бид хойч үедээ үлдээж малцтай үлдээх хэрэгтэй. Тэрийг чи өв соёлоо үлдээх нэвтрүүлгээ. Тэгээд малцны чи амьдрал тунмал оршихгүй шүү дээ. Тунмал оршихгүй. Тий. Тунмал амьдрал байхгүй. Альва юм тунж бүх хүртэл одоо авахгүй айж хоёр нь тунаа хоцорч байгаа юм. Тэгвэл Монголын энэ нүүдлийн соёл иргэн шиг энэ Монголын малчин амьдрал чинь дэлхийн одоо энэ олон амжиргаа залгуулдаг амьдрал тунж оцорсон. Тунмал амьдрал байхгүй. Тэрнээс зүгээр жирийн амьдрал биш. Тэгэхээр тунмал өв соёл. Тэгээд тэр тунмал гэдгийг бод гайхамшиг. За баярлалаа. За ингээ үзэгчтэй манай өнөөдрийн гигийн хөдөө подкаст маань энэ төрөд өндөрлж байна. За манай өнөөдрийн зочин Монгол улсын Гавьяат малчин Төв аймгийн Эрдэнэ санд сумын бол дугуйж буй гом бочргоо байлаа. Тэгээд бид бас бараг цаг орчим ярьчлаа шүү. Тэгээд бас яриа маань олон хүнд бас хүрсэн таалагдсан бахаа гэдэгт найдаж. Ингээ дараагийн дугаараар иргэн уулзлаа баярлалаа.